нийгэмд болсон аимшигтай үйл явдлын дараагаар ард иргэд ихээхэн зочирдож төрийн олон хууль зөрчигдөж нийгмийн амгалан тайван байдал бас алдагдсан үйл явдал болсон. Энэ талаар манай нам Монгол Ардын нам мэдээлэл гаргаж ийм зохисгүй үйл явдал болсныг одоо харамсаж байгаагаа илэрхийлсэн. За ингээд Монгол Ардын намын өдөр төсөөлөл улсын их хурлд Монгол Ардын намын бүлгээс гаргасан мэдээлэл. Энэ одоо хууль сахиулах үйл ажиллагааны явцад цагдаагийн байгууллага хүний бие эд хөрөнгөнд одоо хөдөлгөөр халдах болохгүй. Хэрвээ ийм үйл зөрчил завхрал гаргасан нэгтгэж болов хуулийн хатуу хариуцлага тогтоох тооцсон зүйтэй гэж мэдэгдсэн байгаа тийм ээ. Тийм учраас энэ үйл ажиллагааг хэрэгжүүлсэн цагдаагийн байгууллага түүнийг удирдах байгаа засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд ям доржийг албан тушаалаас нь огцруулах сандыг нэр бүхэн улсын их хурлын гишүүд өргөн барьлаа. Энэ асуудлыг хуулийн дагуу шуурга хэлцүүлэх их хурлын даргаас администрав хүчлээ. Сая намын удирдлагууд тагаа уулзаж намаас гаргасан мэдээллийн дагуу бодиттой атгам хийх үүднээс энэ асуудлыг бид их хурл өргөн барьсан. Үүнийг шуурга хэлцүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж одоо бид нэр санал хүсэлтээ хийчихээд ингээд одоо та бүхэнтэй уулзах байна. Тэгэхээр манай гишүүд бас та бүхэн тооцоолж мэдээлэл нь өнөөдрийн хэвлэлийн баг хурлаар зөвхөн хариуцсан асуудлын хүрээнд хэвлэлээ ярилцъя. Дараа нь бол олон асуудлуудаар бид бас дахин уулзна гэдэгт итгэж байна. Баярлалаа.